Тэгээд. За чи гарчтай. Сам хайг бах уу? Би бүр амар муу. Үгүй чиний одоо биччихэж багшаа. Одоо бичиж байна. За. За хичээлээ эхлэе дээ. За. Тэгээд дата гэдэг нь юу гэхээр яг ийм байгаа юм. Математик бол дээд боловсролын суур хичээл учраас бүх мэргэжлийг хамаарахгүйгээр нэгдүгээр курст ерөнхий эрдэм хичээл болж орж байгаа. Тэгээд эхний ээжинд одоо бид нэр юу үзэхээс тохиор тийм дараалал гэдэг зүйл үүссэн байна. За ерөнхийдөө ямар ч мэргэжлийг байсан математик сайн судлаа гэхэд мундаг чадварлаг мэргэжилтэй болно. Ялангуяа тэр санхүү тал, уул уурхай инженер юм уу? Иймэрхүү тал дээр одоо зөвхөн математик суурь нь болдог. За тэгээд өнөөдрийн хичээл тийм дараалал гэсэн хичээлийг эхнээсээ сонгож орох тийм хуваартай байгаа. Би нэгдсэн байдлаар яг үзэл судлах хичээлүүдийн тайлбарыг бол явуулна. За дараалал гэж ердөө нэг тийм хүн дээр ойлгох шаардлага байхгүй. Жишээ нь талханд очирлоо зогсож байгаа хүмүүс хэд л нэг дарааллыг үүсгэж байгаа. За өшөө юу вэ? Үдийн хоолнд орох байгаа хүмүүс байлаа гэхэд энэний дараалал гэсэн. Дараалал гэдэг бол ерөөхдөө нэг тийм тоонуудын цуглуулгал гэж ойлгох юм шүү дээ. Цуулаа ütсэн тоонууд гэж ойлгож байна. За одоо жишээ нь дэлгэцэн дээр дараалал гэдэг юм тийм үү? 1 2 3 4 гэдэг явж байна. Ардаа 3 цэгтээ бол энэ бол төгсгөлгүй дарааллын жишээ охин шүү дээ. Хэд ч яж болно. Хийж яж болно. Одоо бидний одоо амьдарч байгаа нас гэдэг бол юу гэхээр 3 цэгтээ бол насаараа бичээд энэ тоон дарааллыг дуусгахгүй гэсэн. Онлын хувьд бол. Тийм учраас үндсэндээ тэр байдлаас гарахын тулд 3 цэг тавиад хялбарчилчдаг байна шүү дээ. Тэгээ энэ дарааллыг одоо үндсэндээ төгсгөлгүй дараалал гэж хэлээд байгаа. Төгсгөлгүй тоон дараалал. Тэгэхээр дараалал маань дотор тоон дараалал, функцэн дараалал гэж садаа явчихна л да. За энэ бол төгсгөлгүй тоон дараалал байна шүү дээ. За үүнээс гадна дарааллыг төгсгөлөг дараалал гэж бас хэлдэг. Төгсгөлөг тоон дараалал гэж бас байна. Төгсгөлөг гэхээр яаж болох юм бэ гэхээр тэр дараалал маань хэдэн ч гишүүнтэй байж болох байхгүй юу? Жишээ нь 100 гишүүнтэй дараалал байдаг бол тэрийг нэгээс эхлээд 100 хүртэл тоолж дууснаа да, тийм үү? Тийм учраас тийм дарааллыг бол төгсгөлөг дараалал гэж хэлээд байгаа. Жишээ нь одоо эндээс ингээд энэ 4 гишүүнтэй дараалал байлаа гэхэд энэ бол төгсгөлөг тоон дараалал. Байх нэ. За дараалал гэж бол нэг ийм хүчтэй хэлээд байна. За бичээд авчи. Тийм. За ойлгомжгүй зүйл бол дор нь асууна. Монгол хүндийн тийм гентний тийм сул тал яваад байдаг шүү. Яадаг вэхээр автоматар ойлгосон гэж толгойд өгöd байдаг. Ингэж онлайнаар явж байгаа чинь нэг талаас яг баг кабинетээр сурж байгаагаас илүү давуу талтай гэж би хувьдаа хараад байгаа шүү дээ. Тэгэхээр ойлгохгүй зүйл бол шууд дор нь ойлгомжгүй зүйл бол асуу шүү. Тэгнэ агшаа. За үүнээс гадна энэ дарааллыг ороод ирсэн аа. Бэн сайн орсон. Сайн байна уу? Хүүхдүүдээ сууж гадуур явж байгаа л харна шүү дээ. За. Тэгээд энэ дарааллын гишүүдийг бүгдийг бичиж ингээд хоочоод бүгдийг цуудаа биччихвэл бол энэ дарааллыг тооч хааргаар өгсөн дараалал гэж хэлдэг. Тооч хааргаар. Уусаа тооч нь гэдэг чинь ойлгомжтой шүү дээ, тийм үү? Тэр хүний хамар нь тийм нүдэн бүлтгэр ч юм одоо чихэн дэлдэн гэдэг. Энийг бол тухайн хүнийг бол тоочж байгаа. Дараалал дээр бол бүхнийг ингээд цуудаад бичхийг болохоор дарааллыг тооч хааргаар өгсөн гэж хэлэх юм шүү дээ. Ойлгомжтой яа. Ойлгомжтой. За тооч хаар. За үүнээс гадна хүснэгтэй аргаар бас дарааллыг өгч болдог. Хүснэгтэй аргаар, тооч хааргаар, хүснэгтэй аргаар дээрээс нь томьёоны аргаар дарааллыг өгч болдог. Томьёоны аргаар. Тэгээ томьёон дотроо recurrent томьёо гэдэг ингээд салаа явчихсан л та. За иймэрхүү аргуудаар өгч болдог. Энэ бол график аргаар ч юм уу ингэж өгч болдог. Хамгийн түгээмэл онлд ашиглагддаг нь болохоор энэ томьёоны арга байна. Одоо энэ санхүү бүртгэлгээд явж байна. Энэний цаат бүгд томьёо байгаа. Хөөе.
Хөөе, та чимээгүй гэж болохгүй нөө. За. Томьёоны аргаар гэж байна. За тэгэхээр үндсэндээ дараалал дээр болоод ингэж явдсан шүү. За А Z индекс гэж бол та нар мэдж байгаа тийм үү? Индекс гэдэг өөрөөр хэлбэл тэр доор нь байгаа жижиг тог хэлээд байгаа юм. Одоо ингэж AN гэдэг ингэж бичсэн байна да. AN тэнцүү нэг хуваах N гэсэн. Энэ бол нэг дарааллын жишээ байна. За энэ N гэдэг чинь байна шүү дээ. Одоо яа харж байгаа энэ жижиг N энэ наатын энэ хоёроо адилхан байна да. Том жижиг л болохоос биш. За энэ бол дарааллын жишээ. Томьёор үүссэн дарааллын жишээ. Дараал дээр бол юу гэдэг вэ гэхээр дандаа энэ N үсгээр явж байгаа шүү. Жишээ нь дарааллын гишүүд гэдэг чинь нэгдүгээр дарааллын нэгдүгээр гишүүн гэж байна. Хоёрдугаар гишүүн гэж байж болно. Гуравдугаар гишүүн гэсэн дандаа. Тэрнээс биш дараал дээр 1.5 дугаар гишүүн гэж яриг асуудал байхгүй байхгүй юу? Тийм учраас натурал тоо гэж хэлээд байгаа. Натурал тоо гэдэг чинь зүгээр бидний мэдих 1 2 3 4 гэх мэт эдгээр тоонуудыг натурал тоонууд гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл хамгийн энгийн тоо гэсэн үг шүү дээ. Юмыг тоож бол тоонуудыг натурал тоо гэж ойлгож байна. Тэгэхээр энэ жишээ нь энэ томьёогоор өгсөн дараалал яаж болох вэ гэхээр жишээ нь N-ийн оронд нэгийг тавьчих л да. Тэгвэл энэ дарааллын нэгдүгээр гишүүн болж хувирна гэсэн үг. Одоо энэний оронд бичээ. За энэ жижиг N-ийн оронд нэгийг бичээр энэ дарааллын нэгдүгээр гишүүн гэсэн үг тийм. Тэгэхээр мэдээж энэ хоёр энэ ч адилхан учраас энэ чинь бас 1 гэсэн үг. Тэгэхээр тэнцүү 1 гэсэн тоо гарч байна. За энэ бол дарааллын нэгдүгээр гишүүн. За N-ийн оронд 2-ыг тавьчих юу гэсэн үг вэ? 2 болно. 0.5. Оо 2-1 буюу 0.5 гэсэн үг шүү дээ. Энэ бол нэг дээдлийн тооч хааргаас өгснэг бодвол давуу талтай. Ягаад тэгэхээр бичиглэг хэмнэн дээрээс нь энийг цааш ойлгоход. Энэ тооч хаарга бол олон гишүүнийг бичнэ гэдэг чинь их тийм цаг хугацаа авдаг. За дараал маань ингэ яваад байгаа. Үүнээс гадна зааглагдсан дараал гэж хэлээд байдаг. За зааглагдсан гэж юу гэсэн үг гэхээр одоо Монгол улс одоо тэр хил гэдсэн юмар бол зааглагдаад тусгаарлагдсан гэсэн үг шүү дээ тийм үү? Хилийн бүс нутгаар яг хилийн шугамар бол зааглагдсан байгаа. Дэлхийн бус тусаас. Тэгээд үүнтэй адилхан тоон дараал бол зааглагдсан гэж явдаг. За тэр зааглагдсан гэхээр яа гэхээр бүх дараалын гишүүд нь жишээ нь энэ хамгийн энд төгсөлгүй тоон дараал шүү дээ энэ дэлгэцэн дээр байгаа. Энэ бол бүх энэ дараалын бүх гишүүд нь хид гэсэн тооноос их үү бага уу гэдгийг мэдгэж байна. Мэдчихгүй. Энэ дараалт нь хамгийн бага гишүүн гэж байна уу? Хамгийн их гишүүн гэж байна уу? Аль нь байгаа вэ? Байна. Аль байна? Бага гишүүн их гишүүн байхгүй. Оо хамгийн бага нь. Оо бага нь гэсэн. Тэгэхээр энэ чинь доороосоо зааглагдсан дараал байхгүй юу? Жишээ нь би тамир дээр хүүхдүүд ингээ игнээ зогсдог штэ. Өндрөөс нам руу. Тэгвэл тэр чинь тэр бол дээдлээс өндөр хүүхдээ доотлосоо хамгийн намхан хүүхдээр тэр зааглагдсан байна гэсэн. Тэгэхээр энэ дараалын гишүүний хувьд болохоор доороосоо зааглагдсан дараал биш штэ. Тийм үү? 1 2 3 гэдэг. Бүх энэ дараалын хүүхдүүд нэг их байна. Математикт одоо хамгийн их тоо хэд вэ гэдгийг асуудал шийдэгдэг ба. Тэгэхээр чинь энэ дараал бол дээрээсээ зааглагдаж чадаагүй гэсэн. Дээрээсээ зааглагддаг. Ойлгомжтой юу? За. За, үүнээс гадна ийм байж болох юм. Жишээ нь 1 2 3. Ингээ байдаггүй энэ бол доороосоо 1 дээрээсээ 3 гэсэн тоогоор зааглагдсан дараал. Энэ бол нэгэн зэрэг дээр доороосоо зааглагдсан дараал байна шүү дээ. За давхар тэмдэглээд аваарай. Нэгэн зэрэг дээр доороосоо зааглагдсан дараал юм байна. Зааглагдсан дараал гэж хэлж байна. За. Үүнээс гадна монотон дараал гэдээ бас ороод ирдэг. Монотон. За монотон гэх энэ юу гэсэн үг вэ? Жишээ нь эхний энэ хамгийн дээд байгаа дараалыг харъя л да. Гишүүд нь дандаа 1 2 3 гээд 4 гээд их дараагийн энэний дараагийн гишүүн гэхээр хит гэсэн тоо явах уу?
5 6. Оо яг ингэхээр өмнөх дарааллынхаа гишүүнээс ингээд игсээд байгаа нь мэдгэж байгаа учраас энийг бол монотон өсөх дараал гэж хэлдэг. Монотон өсөх дараал. Монотон өсөх дараал. Тэгвэл монотон өсөх дараал бол яа гэхээр эсвэл дараалын гишүүд нь яг тасалдаггүй ихсээд байдаг. Өгсөд явах юм байна, эсвэл буураа явчих юм байна. Энэ дараалыг монотон өсөх буурах дараал гэж хэлэх юм шүү дээ. Тэгсэн чинь доотлолт үсчихсэн энэ дараал байна да. 1 1 2 3 гэсэн. Энэ бол монотон дараал биш. Учир нь юу гэхээр нэгийн тоо давтагдаад орсон байж шүү дээ. Өөрөөр хэлбэл 1 1 гэдээ орчихно гэдэг чинь энэ чинь өөрөө 1 1 чинь хоорондоо тэнцүү учраас энэ бол өсөгч биш, буурахч биш. Тэгэхээр энэ бол монотон дараал биш. За ерөөхдөө өсөж байгаа, тогтмол өсөө явж байгаа, тогтмол буураа явж байгаа, тогтмол дараал. Тогтмол дараал байна шүү дээ. Жишээ нь танаар болчиход яасан. Тогтмол дараал байлаа. Тогтмол дараалын гишүүд нь хэр одоо бүгд ингээд адилхан 5 5 гээ явсан байх юм бол энэ бол тогтмол дараал гэсэн үг. За ойдоо төр байж байгаа. Би нэг ганцхан минут. Энэ юу өсгөн дундуур тоон дундуур өсөг яваад байна. Чи дургүй юу? Би бүр угаасаа дургүй. Тэгээд яг ойлгохгүй бидээ та. Тэгээд тоон ирсэл. Толонгос л хизээ орох юм. Мэдгүй. За үргэлжлүүлээ. За тэгээд ерөнхийдөө бол монотон дарааллын хувьд бол ингээ яригдж байгаа. За үүнээс гадна одоо энэ дарааллын томьёогоор өгсөн дараал дээр л бидний ажил явчихсан. Үүнээс гадна recurrent дараал гэсэн юм орцдог. Recurrent дараал. Recurrent дараал. За recurrent гэдэг нь ерөнхийдөө юу гэсэн үг юм бэ гэхээр энэ бол харьцаад гэсэн үг. Recurrent дараал гэдэг нь юу гэхээр энэ дараалын эхний 1 юм уу 2 гишүүнийг зааж өгчөөд цааш нь томьёогоор өгсөн дараалыг recurrent дараал гэдэг. Жишээ нь ийм байж болох юм. За эндээс харъя л да. За энэ бол recurrent дараалын жишээ. Энэ дараалын эхний гишүүн хэд гэж вэ? 2 гэж байна одоо. Тэгэхээр энэ дээр 2 энэ recurrent дараалын эхний 1 гишүүн, 1 гишүүн юм уу 2 3 4 гишүүн ч өгсөн байж болно. За энэ дээр тавьлаа гэхээр энэ артын n дээр болохоор 2-ыг тавьлаа гэхэд юу гэсэн үг юм бэ гэхээр энэ артын A1 болж 2 наа да. Яг тэгэхээр чи 2-оос 1 ясна гэхээр чи 1 болчин. Тэр чин A1 дүүр гишүүнгээд эхний гишүүнээс хамаарат явчихна гэсэн үг байхгүй юу? Жишээ нь энэ recurrent дараалын хувьд болохоор 5 эхний 5 гишүүн мэдгэж 6 таа болно гэсэн үг. Яг дэс дараалаад явагдаж тийм шат байдлаар явна гэсэн үг байхгүй юу? Ойлгомжтой юу? За жишээ нь ягаад ингэж гэхээр энэ бол recurrent дараалын жишээ юм байна. Эний оронд 2-ыг тавьлаа гэхээр чинь Тэгэхээр
Тэгэхээр энэ n-ийн оронд 2-ыг тавьсан энэ алхмын n-ийг хавьж гисэн бас адилхан 2-ыг тавина. Математик дөрвөн үйлчлдэг учраас адилхан n гэсэн. За тэгэхээр энэ бол 1-р гишүүнээс хамаарат 2 3 дахь гишүүн хөвчлэн ингэ явчих гэсэн үг. За рекрент дараалал явд юм байна. За одоо бид хэд энэ өмнө ажиллаж байсан энэ дараалал дээр жоохон дэлгэрэнгүй судалгаа хий. За. За энэ дараалал явж болохоор яаж юм гэхээр эхний гишүүн бол 1 байсан. Дараагийн гишүүн гэхээр эхнийх нь 1, хоёр дахь нь хэд боллоо? 0.5 буюу 2-ны 1 гэсэн үг. Дараагийн гишүүн нь юу вэ? 3-ны 1. 3-ны 1, 4-ны 1 хөвчл ихсээв штэ. Энэ дараалал ингээд харахад энэ дараалын гишүүдийг тоон шулуун дээр байрлуулвал улам багасаад байгаа байхгүй юу? Анзаарч байна уу? Нэг адмиг жишээ нь хоёулаа байхад тал адам гэсэн тий 3-аа байвал 33% ноолдсон ч гэсэн юм уу? Тэгээд энэ n улам ихсээд байгаа гэж байна шүү дээ. Энэ n-ийн чинь бол хамгийн их тоо гэж бий юу? Хязгааргүй тийм үү? Хязгааргүй гэдэг чинь тийм нэг тийм зүгээр тойм маягийн тоо байхгүй. Хязгааргүйгээр хязгааргүй нэмэхэд хязгааргүй гарна. Хязгааргүйгээс 100 хаслаа бас хязгааргүй байх байхгүй юу? Өөрөөр хэлбэл энэний гол санаа зүгээр юм байна. Нэг адмиг 2 хүн хуваалаа гэхээр тал дэлхийн 7 тэрбум хүн хуваалаа гэвэл зүгээр баг юу ч ногдохгүй гэсэн үг шүү дээ. Тийм үү? Тэгэхээр энэ дарааллын хязгаар гэсэн юм яригадаад байна. Эцсийн дүндээ энэ юунд хүрэх вэ гэдэг. Тэгэхээр энэ дарааллын хувьд болохоор хязгаар нь болохоор 0 байхгүй юу да. Жишээ нь нэг адмиг дээр хувааж байгаа хүний тоо ихсэх тусам багасаад байна гэсэн үг шүү дээ. Баг тийм. Тэгэхээр энэ хязгаар гэж зүйл бол тийм юм байна. За тэгээд хязгаарыг бол дэлхий дээр олон төрлийн хэл байдаг. Хамгийн түгээмэл хэл найд хэл вэ? Англи. Оо сайн байна. Тийм учраас энэ математикийн томьёон дээр байгаа үг үсэг болгонд зөвхөн тухайн нэрийг англиар бичсэн байдлаар явдаг. Жишээ нь limits гэсэн үг байхгүй юм бол яг англи хэлэн дээр бол монголоор бол хязгаар гэсэн үг байна. Тэгэхээр энийг бол товчоор lim гэж биччихдэг. Тэгэхээр энэ бол limits буюу хязгаар гэсэн үг юм байна шүү дээ. Ойлгомжтой юу? За тэгээд ингэж байгаа. За энэ дээр за жишээ нь энэ дэр үзье. За энэ болохоор чи тэр n гэдэг тоо чинь нэг адмиг олон хүн хуваагаад байгаа тусам тэр хүний тоо ихсэх тусам 0-лоод байгаа шүү дээ тийм үү? Улам багасаад байгаа. Энэ n мэн бол хязгааргүй гэсэн тоороо тэмүүлээд юм гэсэн. Үүний үзүр байж байгаа учраас. Жишээ нь бол эндээс харахад бол энэ лимит бол n ихсээд энэ хязгааргүй их болтлоо өснө гэсэн үг шүү дээ. Тэгвэл гол энэ хаалтан дотор зарим ихэвчлэн хийчдэг. Хараад гэсэн үг. Энэ өнөд жишээ нь энэ n ихсээд байх тусам энийг одоо уншихтыг гэж унших. Лимит n хязгааргүй рүү тэмүүлэхэд нэгийг хуваах n гэсэн дарааллын хязгаар хэд гарах вэ гэсэн үг байхгүй да. Аха. Тэгэхээр чи энэ чинь тийм яа гэсэн үг тийм үү? За сайн байна. Тэгэхээр хязгаар гэж юм байна. За тэгвэл энэ дарааллыг аваад үзье. За энэ дараалал минь зөвхөн а n байх албагүй гэдгийг бас анхаарч байгаарай. n k n l n ямар ч үсэг байж болно. Энэ тэнцүү жишээ нь одоо бид нэр чинь дэд тоо үзэж байгаа учраас энэ 10 жилийн шиг тийм диктатор нь бол явахгүй л гэсэн үг байхгүй юу? Хамаагүй хурцтай юм гэсэн. Жишээ нь хасганыгийн К зэрэг байлаа гэж бодъё л да. Хасганыгийн N зэрэг байсан гэж бодъё. За тэгвэл энэ дарааллын нэг эхний 2 3 гишүүнийг бичээд үзье дээ. За бичиж байгаарай. За
Нэг оюутнууд нэг лекц орох шаардлагатай болчиход байна. За яа. За биччихв. Яс ивгүй нөө? Одоо тэгэхээр чинь энэ B1 гэдэг чинь эхний гишүүн гэсэн үг тий? Хасах нэгийн нэг зэрэг хэр хэд байдیں۔ Хасах нэг. Оо хасах нэг. Хоёрдугаар гишүүн Нэмэх нэг. Квадрат нь үү? Тийм шүү дээ, зөв шүү дээ. Тэгс зэрэгтэй дээр хоёрдугаар гишүүн, дөрөвдүгээр гишүүн, гуравдугаар гишүүн ч юм уу дандаа тэгс дугаартай гишүүн нэг гарна. Босод сондгоо дугаартай гишүүд дээр нэгдүгээр гишүүн, гуравдугаар гишүүн, тавдугаар гишүүн гэдээ явж байгаа нь хасах нэг гарна гэсэн үг үү? Тэгэхээр энэ дарааллын хязгаарыг ер нь хэд гэж үзэх вэ? Хасах нэг. Нэмэх нэгний орно. Нэгний хоорондоо. За, тэр юм байна. Энэ дараалал бол хязгаар нь тодорхой биш. Жишээ нь зүгээр нэг жишээ авъя л да. Нэг эрэгтэй үнэ бодолд хоёр эмэгтэй хүн байгаад байвал тэрийг яг тууштай гэж хэлэх үү? хэлэхгүй л дээ. Тэгэхээр чи эн чинь өөрөөр хэлбэл юу гэсэн үг юм бэ гэхээр эцсийн яг хязгаарны өмнөх жишээн дээр бол 0 гэдэг яг ганцхан тоо гараад ирж байгаа. Яг 0 гэдэг ганц тоо тийм үү? Саяны энэ дарааллын хувьд болохоор хоёр юутай учраас энэ бол за жишээ нь энэ дараалал гэсэн үг шүү дээ. Энэ дарааллын хязгаар бол тодорхойгүй. Жишээ нь хасах нэгийн энэ зэрэг гэсэн дараалал. Тэр ийм дарааллыг яг өөрөөр хэлбэл хасах нэг ч юм уу нэмэх нэг гэдэг ингээ хоёр хариу гараад байгаа тохиолдол болохоор энийг болоод сарндаг дараалал гэж хэлдэг. Сарндаг дараалал гэж хэлдэг. Сарндаг дараалал. Сарних дараалч гэж хэлж болно доо. Энэ би хичээл хараад үзсэн. Ерөөхдөө. За. За. Нэг хэдэн минут ороод хэвээр хичээл. Та нар надад уулзах юм хийж байгаа. За тэгвэл дараа сарна гэдэг болоод юу гэсэн үг юм бэ гэхээр яг тодорхой нэг тоо биш 2 3 салаа утга гарч ирэх юм бол тэрийг бол сарндаг гэдэг юм шүү дээ. Тийм үү? Өмнөхийн дарааллын хувьд болохоор энэ жишээ 0 гарцын дараалал шүү дээ. Энийг бол нийлдэг дараалал гэж хэлдэг. Нийлдэг дараалал. Тэгэхээр нийлдэг дараалал бол төгсгөлгүй болно байгаа байхгүй да. Нийлдэг дараалал гэхээр юу гэж ойлгох вэ? Хязгаар нь яг зөвхөн нэг тоо гарсан үед л нийлдэг дараалал гэж ойлгох. Ойлгомжтой юу? Тийм. За тэгвэл энэ дараалыг аваад үзье л да. За K гэсэн дараалал аваад үзье. Яг тэгээд дараалал болгоны ондоо үсгээр тэмдэглээд байгаа юм хэрэг эн чинь тухайн хичээлийг ойлгоход арай илүү төхөмтэй сэтгэлгээс нь задрах байхгүй юу? Гэхдээ болохоор яг нэг ингээ хараад нөгөө дараалал юм уу эсвэл ч юм уу иргэцэх асуудалс гардаг. Жишээ нь K-ийн тэнцүү энэ дараалал гэж үү? Томьёон энэ биш үү? Багшаа тэр нөгөө нийлдэг лимит үлээ. Юу лээ? Нийлдэг дараалал гэдэг байгаа шүү дээ. Тэрний энэ доотлын N-ийн сум зоогод ямар юу байгаа? Хязгааргүй их бодлоо өсөж чинь гэсэн үг байхгүй юу? Сумны үдээр учраас. За. Тийм. Сайн байна ингээд детальчтай ойлгоо явуул. За тэгвэл одоо би танарт энэ дарааллыг ер нь гарах юу үгүй л дээ. Бодлого дэвшүүлээ л дээ. Тэгэхээр жишээ нь K нь бол N гэсэн томьёогоор үүсэн дараалал байна тий. Энэ ихсээд байх тусам дарааллын хязгаар ер нь хэд гарах вэ? Эхний нэг 5 гишүүнийг бичээд үзье. Хэдэн тоонууд бичих бах тий.
Би чамстыг сонсдог шүү дээ. Бэнэ. Энэ линкийг яаж авах вэ? Энэ линкийг инх чаргал өгч рүү явуулах хэрэгтэй. Copy paste хийчихгүй. Нүгт За би явуулчих да. За. Тэг тус болооч. За. Энэ дараалын гишүүдүүд юу болж байна? Хит гэсэн тоонууд гарч иж байна. 1 2 3 гэдэг үгтэй. Тэгэд энэ нэгсээд байх тусам мэдээж төгсөлгүй ихсэн. Хамгийн их тоо байхгүй учраас. Тэгэхээр энэ нийлэх дараалал уу? Сарних дараалал уу? Сарних. Нийлэх юм уу? нийлэх штэ нөгөө нийлэх дараалал гэдэг. За энэ байна. Бэ. За. Нийлэх дараалал биш үү? Харин сарних гэдэг нь болохоор юу гэсэн бэ? Нэгээс дээш утга гарна гэсэн. За тэгэхээр Нэгээс сарних нь болохоор хоёр өөр юу хариу гарна. Хоёр өөр хариу гарна утгатай. Яваад байна шүү дээ. Тэгэхээр эн чинь бол хязгааргүй болчих гэдэг чинь хязгааргүй ч яг тийм нэг тоо биш байхгүй юу? Юу гэсэн үг юм бэхээр яг 0 гэдэг чинь бол ганц тоо гэдэг нь бол ойлгомжтой байгаа шүү дээ, тийм үү? Тийм учраас нийлдэг гэдсэн. Эн чинь болохоор нийлдэг тоо нь нэг л гэсэн үг үү? Ямар тохиолдолд яг жишээ нь нийлдэг хязгаар нийлдэг дараалал яг нэг итгэж байх тусам яг тэр дарааллын бүх гişүүд нэг тоороо тэмүүлээд байна да. Эцсийн дүндээ. Жишээ 0-гээ гарцлаа гэдэг бол энэ бол яг хязгаар 0 гэсэн үгтэй нийлдэг гэсэн үг байхгүй юу? Жишээ нь энэ дарааллын хувьд болохоор энэ хязгааргүй рүү ихсэхэд энэ гэдэг бол тэнцүү хязгааргүйгээ гараад ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр хязгааргүй гэдэг бол яг нэг тоо биш байхгүй юм. Онлын хувьд болохоор энэ хоёр хэсэг гам чинь хамгийн их тоо байх ёстой тэр нь л хязгааргүйгээ тооцчиход байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол сарндаг дарааллын жишээ байхгүй юу? Сарных дараалал биш үү? За. Багш өндрөх ороод ирсэн. Тэгсэн үү? За. Тэн дэнэ өндрөхаа. Самана. Одоо нэг хоцроод ирэхээр нөгөө гişүүд нөхөж үзэхэндээ тийм үү? Тэгжиж л ойлгохгүй бол нэг хоцроор нэг тийм асуудлаас гараад ирдэг. За. За тэгэхээр дарааллуудыг бол үндсэндээ ийм байдлаар яваад байгаа юм байна. Тийм үү? Рекрент дараал монто үсэг тэгээд хязгаарлал шийдэж тийм биз дээ. Энэний дараа хязгаар дээрс нь толгуурлаад юу гэдэг зүйл орчдөг. Уламжлал интеграл гэж явдаг. Уламжлал одоо тэр юунууд одоо ер нь математикийн бусад салбарууд бус мэрэгдлүүд болохтой үнэхээр их тийм бас түлхэж өгдөг тийм чухал сэдв байгаа. За би одоо нэг хэдэн дараал бичээд тахаа. Тэрийг эхнээс нь бодох гэж үзэн дээ. За. Жишээ нь за дараалал авчаа. Ийм За энэ дарааллын эхний нэг энэ дарааллын ер нь хязгаар нь хэд вэ гэдгийг яаж тогтоох вэ? Эхний хэдэн гишүүний бичсэн хах уу? Энийг За тэгэхээр энийг одоо энэ тийм энэ эхний хэдэн гишүүнээ бичиж үжиж юм харагдана гэсэн үг шүү дээ.
Тэрнээс шууд хязгааргүй рүү тэмүүлсэн болгон хязгааргүй гараад байна гэсэн үг бол биш байх юм тийм үү? Эхний хэдэн гишүүнийг бичээд үзье. Нэг 5 гишүүнийг тооцоо гаргачихаа. За энэ дарааллын эхний гишүүн бичнэхээр за эхлээд A-ийг орлуулна шүү дээ. Тэгэхээр A-ийг орлуулахаар чинь хүртүүрнэ гэдэг чинь дээдлийн хэлж байгаа гэсэн үг те. 3-ыг 1-ээр үржүүлэхээр чинь 3, хасах нь 2 гэдэг чинь хүртүүр нь бол 1 юм байна. Хуваар нь хэрэг гаалт гэсэн үг 2 болж байна да. Тэгэхээр тий эхний энэ дарааллын гишүүн бодоод эхнийх нь 2-ны гэсэн үг. Дараа нь 2 дугаар гишүүн хэд өгөөд. Ингээд эхний хэдийн гишүүнийг бичээд үзье. За 2 дахь гишүүн хэд байна? 1.3 3.4 гэж байна. За тийм. Ингээд ирэхээр нэг 2 саяны нөө үдссэн арга маань чадал муутай байна гэсэн үг байхгүй юу? Энэ эхний нэг дараал болгон дээр ч юм уу эхний нэг 5 10 гишүүн дээр мэдэгдэхгүй байж болно. Ингээд яваад байвал эн чинь бүр тийм нүсэр бодлоод залхуу хөргмээр ч юм уу ийм байд хүрэгдэг. Тэгэхээр энэ аргаар бол энэ бодлогыг бодно гэсэн үг бол биш байх нь шүү дээ. Ийм байдал үүсдэг учраас хялбар бодох аргыг арга руу шилжээд байгаа. Өөрөөр хэлбэл энэ дараалын хязгаарыг олдог. Өөрөөр хэлбэл хялбар томьёонууд байна гэсэн үг. За тэгэхээр одоо энэ дараалыг хэрхэн авч цэцгэх хэрэг ингэж хязгаарыг маш хялбархан олох боломжтой байгаа. Тэгэхээр энэ дээр N-ийн зэрэг нь хэр хэд байна? N-ийн зэрэг 1 байна. Сайн байна. Тэгэхээр энэ нэг бол эндээс харахад хүртүүр хуваарийн хоёрын хамгийн их зэрэг нь болохоор 1 байна да. Ийм үед яг тэгэхээр бүгдийн энд одоо N-ийн хамгийн их зэрэгт нь хуваачдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл манад бол N1 биш шүү дээ. Учир нь яагаад ингэж хувааж болд юм бэ гэхээр ийм байгаа юм. Эний хамгийн их зэрэг нь яагаад 1 гэж бод. Яагаад тэр энэ дээр зэрэг байхгүй болохоор энэ нөгөө банк тоогоор байгаа болохоор. Тий. Нэгээс дэш ангийн зэрэг нь болохоор зэрэг. Зэрэг. Одоо чинь энийг ерөөдөө цаад утга нь юу гэсэн юм бэхээр ягаад хүртүүр хуваарийн бүгдийн 1 гэж тоонд хувааж болж байгаа гэдгийг одоо тайлбарлая. Жишээ нь 6 3 тухай. Хэд вэ? 2 тийм үү? 2. За тэгвэл би хүртүүр хуваар хоёрын хоёулангийн 3 хуваачил та. Тэгэхээр 3 хуваачаар 2-1. 2-1 буюу тэнцүү 2 гарч ийна да. Тийм бод адилхан гарч байна. Өөрөөр хэлбэл энэ санаан дээр дөрүүлээд яагаад тэгэхээр бүгдийн хүртүүр хоёрыг яг адилхан тоонд хуваахад адилхан хариу гардаг гэдэг энэ зүгээр энгийн жишээн дээр харагдаж байгаа. Тийм учраас одоо энийгээ би яах гэсэн хэрэг ийм хичээд бүгдийн энд нь хувааж чихнэ шүү дээ. N-ийн зэрэгт нь манай энэ хамгийн ихтэй нэг юм чинь 3 N-ийг энд хуваачвал хэд болох вэ? 3. 3. Хасхан 2-ыг энд хуваахаар зүгээр 2-ны. Тий 2-ны N гэдэг чинь шүү тийм үү? 2 чинь болоо да. За энэ болох хуваар нь 1 дээр нэмэх нь
Нэг хуваах энэ болно да. Тийм үү? За одоо ингэм бодлоо бид нэр хязгаар шууд шилжих. Одоо хязгаар шилжин гэдэг нь юу гэсэн юм бэ гэхээр энд сая бид нэр өмнөх жишээн дээр үзсэн шүү дээ. Хоёр ширхэг альмыг энэ жишээ нь хоёр альмыг хоёулаа хуваахт нэг дөрвөлөөгөө тал. Тийм үү? Их мэт энэ ихсээд байх тусам энэ дараа одоо энэ тодруулсан байгаа чинь хэд гарна гэсэн үг. 0 орно гэсэн үг үү? Тийм. 0. Энд чи юу вэ? Хуваар чинь энэ чи бас 0 болно доо. Тийм үү? Ойлгомжтой юу? Тэгэхээр эцсийн дүндээ манайх чинь энэ лимитийг хизээ хаях вэ гэхээр яг нөө тоо гараад хязгаар шилжсэн үедээ энийг хаядаг. Өөрөөр хэлбэл нэгийг хуваах 1-ний 3 буюу энэ дараалал хязгаар 3 байна гэсэн үг байхгүй юу? Ойлгомжтой юу? Энэ дараалал хязгаар 3 байж гэсэн үг байхгүй юу? Гэхдээ ер нь хоёулангаар нь л бод тийм үү яг хөвчлээ алингаар нь бод. Ерөнхийдөө дараалал хязгаар гэдэг нь эхний хэдэн гишүүнийг ерөнхийдөө цаад санаа нэм юм явж байгааг үзүүлээд тэр аргашаар бодохоор эндүн үсэр бохор бодолт болдог байхгүй юу? Энэ хялбар аргаар бодох юм. Математикийн салбар угаасаа тийм байгаа. Хүндрэл ирэн гол тэрийг томьёо ашиглаад бодоо явчихдаг. Хялбар аргаар тооцоолоод. Ойлгомжтой. Тэгэхээр ер нь энэ аргыг сурах хэрэгтэй гэсэн үг байна шүү дээ. За. Хамгийн анх тэр нэг 3-ны 6-ны 2 гэж нөгөө хүртэр хуваар болгоод нэг задлж ирсэн. Тэрийг нь яасан гэнэ хамгийн. Би зүгээр. Тэр үү? Хамгийн баг хуваагдах тоо. Тийм. Зүгээр ийм байгаа. Зүгээр би тэн дээр зүгээр жишээ авч байгаа байхгүй да. Хүртэр 2-2-ыг яг нэг ижил тоонд хуваахад хариу нь адилхан гардгаа гэсэн санааг л ойлгох хэрэгтэй. Жишээ. Тав байж одоо 15 таваар 2 гарах уу? Тэгвэл одоо гарна. 2-2-ыг 1-ний 5. Хоёрны 1 2 манайхаа байна. Юу тийм нэг мэдээлэл зөө хийж орох юм. Хичээлээр өөрчлөгдсөн юм шиг байна. Өнөөгөө үдээсэн энэ хичээлийн өмнө англи хэл орсон. Тэгээ одоо энэ 2 дугаар фар дээр энэ дээд нь тоорч. Хичээлээр өөрчлөгдсөн. Өөрөөрөө Танд чинь ирсэн үү? Хуваар нэрсэн үү? Ирээгүй байсан уу? аваа байгаа. Ирээгүй бид нар өнөөгөө л шууд оруулна гэлээ. Ундрахаа 5 дахь өдөр бизнес юу орсон штэ нөгөө менежментийн үнс. За, уучлаарай яалтайгаар гараад тээ. За, энэ хүртэр 2-2-ыг хоёулын 5 хувааж бодож байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр хоёулаа 5 хуваагдах тоо шүү дээ, тийм үү? За 5-ыг 5 хуваачаар 1. 10-ыг 5 хуваачаар 2. 2. Тий, тэнцүү 2 байж ганц яг л адилхан хариу гард юм шүү дээ, хүртэр 2-ыг. Тийм учраас энийг бүгдийг нэгэнд хуваадаг гол шалтгаан энэ байхгүй юу? Хүртэр 2 болгон бүгдийг адилхан тоонд хуваахад эцээр өөрчлөлт байхгүй гэдгийг нь олж дараа энэ томыг ашиглах хэрэгтэй байхгүй юу гэнэ? Ойлгомжтой юу? За. За бид бол одоо та нар энэ саяны энэ томыг хартаа учраас асуудал байхгүй. Дарга ялбархан боцгоо. За. За энэ дарааллыг
За энэ дарааллыг бодоод үзье те хязгаарын. Аль аргаар нь хоёлонгоор нь юм уу? Одоо сүүлийн аргаар ашиглаад явах юм цааш та. Арай хялбар тооцсон бодог. Ихний эдийн гişin бичиг юм чи шаардлага байхгүй гэсэн үг шүү дээ тийм үү? За хитэн. Эцнээ ч гэсэн уншаад төхөө тань. За тэг. За. 8-аас хасах нь 8 дээр нэмэх нь 3 хуваахан юм тий. 3 хуваахан нь 7-оос хасах нь 2-1 хуваахан нь. Аха тэгээ чин 2-1 чинь эндээ хуучаар зүгээр 2 л гэсэн үг болчихно өстэй. Тэгэхээр хуурт нь дараа 5 үлдчихэж байгаа. Аа. Хамны 8 хуваахан 5. 8 хуваахан 2 биш үү? Яагаад тэгэхээр чин 7 хуваахан энэ чин 0 болоод 2 ч штэ хязгаар шилжгээрээ. Яагаад тэгэхээр 7 ширхэг алми чин хэдэн хүн хуваа хүний тоо ихсэх тусам улам багасаад байна гэсэн үг штэ. Угаагш дараа нөгөө 7-оос хасах нь 2-1 хуваахан нь штэ. Тэгэхээр чин 2 чин хураагдгаар зүгээр 2 гэсэн тоо. 5-ыг хас 2 болж байгаа юм биш. Тэгээ хас 2 байхгүй юу? Тэгээ 4 Тэгээ 5 гараад 5-ыг яасан юм бэ? 5 хаанаас гарч иж байгаа гэж? 5 гарахгүй шүү дээ. Дээдлэлт нь 8 гэсэн тоол үлдэн шүү дээ. Яг тэгэхээр 2-ыг энэ бууч тий. 3-ыг энэ бол хасгтөрөө болж байгаа биш. Тэгэхээр чи ингээд хасах дөрөв тийм үү? Энэ дараалал хязгаар хасах дөрөв гэсэн. Ахаа сайн байна. За энэ бодлого өргөдгөө. За жишээ нь ийм бодлого байлаа гэж тий. Өмнөхөө бол хариуж явах юм ихсэн байна тийм үү? Квадрат гэж байна. Тий. Тэгэхээр ийм үед яах вэ? Энэ квадратт нь хувааж өгөө. Тий, энэ квадрат зэрэг. Тэгэхээр чинь нэгийг квахан энэ чинь 0 болоод байгаа шүү дээ. Тийм үү? Тий. Тэгвэл нэгийг квахан энийг квадрат болохоор тэрнээс хурдан 0 болчихоо гэсэн үг. Ойлгомжтой тий. Тэгэхээр тооны квадрат юм чи илүү хурдан тэгрүү тэмүүлэх гэсэн үг шүү дээ. Тэгээ за энийг бодоод үзье те хязгаар нь хэд гэсэн тоо гарах нь.
За, байсан бодчихоо. Бүртгэр дээр 4-9 нуудлаа ойртой 2 гар. Бүгдийн энэ квадрат хуваачаад хасах 3-2 гарах ёстой шүү дээ. Тийм үү? 0.25 гар. За, ингэж хийж байгаа. Харин минийх дандаа нэг бас дуурал одох шиг байх юм тэр юустай гараад хам бутгаатай гараад. Энэ квадрат хуваачж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь 5-ыг хуваах энэ квадрат чинь 0. Энэ квадратыг хуваах нь энийг хуваах энэ квадрат чинь 1-ийг хуваах энэ удаа бас 0 болчих тийм үү? Энэ 2 энэ квадрат чи юу юм? Энэ квадрат хуваах чинь 2 болчих шүү дээ. Асах нь 1 байна. Энэ хултаанууд нь үлдээ шүү дээ. Тийм. Энэ квадрат нь Дээрээ 2 гарч байгаа юм байна. Хуваараасаа хас 3 гараад ирж байгаа байхгүй юу? Тийм, өөрөөс. Тэгэхээр чи энэ бодлогын хариу бол Багшаа. за. Хай дэлгэцэн дээр байгаа юугаа тэр чирээд тавлуулж идэв. Энэ Нэг татаж аваад байгаа. за. 3-2 юм байна агшаа. Хасах 3-2 байхгүй да. Одоо яасан харагч байна. 2-ыг хуваах нь 3 байна. Тийм 2-ыг хуваа. Гэтэ тэмдэг тий. Тэгэхээр энэ дарааллын хязгаар 3-2. Ягаад эхний арга чинь чадмалтай гэхээр иймэрхүү бутаргай хариу гараад ирэхэд нөгөө бодлогоос чинь тэр хөөж маш төвөгтэй байхгүй юм. Тэгээд зарим тохиолдолд энэ дарааллын эхний 100 гишүүнийг бичсэн гэсэн хязгаар нь гарахгүй тохиол байх байхгүй юу? Тэр өмнөх үеийн төвөгтэй юм биш үү? Энийгээр бодоход бол энэ аргаар бол шууд гарцаагүй гарч байна да. Тийм байна. За тэгвэл энэ бодлого өртгөө. Ахаад цаашаа явъя да. Ахаад нэг жишээ авъя да. За энийг өөрчлөлт солио явуучихаа. За. Асын саяхны нэг бодлогын бодолтын хэмжээ төгөөж. Энийг үү? 5-ыг хуваах нь энэ квадрат тий. Багшаа таны хичээл хизээ тавигдах юм. За би энэ энийг дуусгачаад автод хийхэд маргаашаас юм оройд байгааг тавьчих واخа. Энэ нэг том хэмжээ. Дахиж үзэхгүй. Тийм. 7 хоногт нэг удаа. Тийм. Юу юм бэ биш үү? 3 дахь өдөр орохоор та нар орой ангид бол явахгүй гэсэн үг үү? Явахгүй. Та нар дандаа өглөөнийх юм уу тий? Тийм. Балан ганцхан гарах юм уу? Болно да. За. Эцэг бүгдийн энэ квадрат хуваалцаж учраас энэ хоёр чи хурагдахаар зүгээр энэ чи энтийг хурагдахаар нэгийг хуваах энэ одоо хоёрчлох байхгүй юу? Тийм биз дээ. Тийм. Энэ хурагдах. Яс энэ бас яг адилхан. Инхээр эн чинь эхний чинь 0-0 болоо явчих штэ. Хүрт төрчин бол 2 гэсэн тоо гараад ирнэ. Тэнцүү. Хасах тэмдэгтэй 3-2 байхгүй да. Ойлгомжтой юу? За. Энэ квадрат тоох гэсэн юм шүү дээ. Энэ тоох. Сууцаа. Энэ хичээл чи хэд хүртэл үргэлжлэх ёстой вэ? 12 юм уу? За тэгвэл өнөөдөр үлдсэн оройч орсноо. За ганц нэг бодлого очилоо. 3-2 юм биш. Тэгээ. За иймэрхүү байдалтай байлцсан тийм үү? Тэгээд ер нь зөвлөхөд нэг ч гэсэн бодлого батсан. Утга учрыг 100% ойлгоод бодчихно гэдэг чинь мондөг гэдэг мэдлэг болж хүнд үлдчихэж байгаа хгүй юу? Болохоор нөө Монголын болоод яадаг гэвэл дөөр ойлгож бодоод байдаг. Тэгээ юу болоод байгаа юм гэхээр утга учрыг ойлгохгүй байгаа.
Тэгэхээр сайн байна. Тэр их заавалж асууж байгаа ч бас их баярлалаа. Багшаа. За. Таны математикийн томьёог яханаас ямар хөө байдлаар татаж авал? Математикийн томьёог томьёоны хураамж гэдэг нь. Тий. Дээр жижиг хүснэг. Энэ ямар програм дээр ажиллаж байгаа гэж асуух гэсэн. Тийм үү. Энэ математик гэсэн програм байна л да. Тэгээ энэ математик бас их төвөгтэй. Жишээ энийг суулгахын тулд Монкес суулгах. Ер нь математик юм шийдэх бол үнэхээр төвөгтэй байдаг байхгүй. Тэгэхээр би даалт малтаа одоо зүгээр ер нь норгоор шууд гараар бичээд явуулсан хамаагүй дээр баг. Энд хамаг цагаа алдаад явах уу? Асуудал гол ойлгосон тий. За ийм бодлого үйл явах вэ? Багшаа хамт бодъё. Хамт бодъё. За чинь ийм бодлого байдаг гэж бодъё тийм үү? Тэгэхээр энэ өмнөхөөс ялгаатай байна уу? Чинь энэ ялгаатай. Энэ бол гаднаасаа өнгөцгийн харахад бол ялгаатай юм шиг байна. Гэхдээ яг хаалт талбар адилхан. Тийм. Тэгэхээр бид нэр энэ гişүнтэй үжүүлэх гэдэг үтсэн шүү дээ, тийм үү? Дунд сургууль явахдаа судалдаг. Тийм биз? Тийм. Тэгэхээр чи энийг гişүнтэй үжүүлнэ гэдэг чинь үгсэхээр хоёр гişүнийг хоёр n квадрат. Тийм. Ингээд өмнөх рүү чи шилжчих байхгүй юу? Тийм. Тэгээ гаднаас харахад ондоо шигнээ чанарын хувьд адилхан юм шүү дээ. Хасах 6-ны 5 хариу. Шууд ямар мундаг болж байгаа юм бэ? Тийм. Бараг тийм дээ. За энэ n-ийн квадрат болно тийм. За хуурчи болох юм гэхээр n-ийн квадрат нэмэх 6 n нэмэх 5 шүү дээ тийм үү? Тийм биз? Энийг за хүртээр юу болох юм? n-ийн квадрат. За нэмэх нь хасах нь 6. хасах 6. хасах 6. Тэ? юм болчихсон. Хасах нь хасах Хасах 6. нэг биш тийм. N квадратаас хасах нь. Доодох нь n квадратаар нэмэхэд 6n нэмдэг нь 5 болох нь. Тий. Дүүн 6n. Нэмэх нь 5 байна тий. Нэмэх нь 5. Нэг гарах юм шүү дээ багш. Тий. Ингээд ч энэ квадрат тооцоод шууд нэг л гарч ийн тий. Тэгэхээр энэ чинь энэ дараа хэдэн гишүүнийг бичрэхээр үнэн төвөгтэй байна шүү дээ. Тийм байдлаас энэ хэлбэрхан байдлаар гарчих гэсэн үг. За үнэс бодлого үүсгэн. За энэ үеийн бодлого бодлоготой боллоо шүү дээ. Одоо энэ төвөгт Энэ тоо гэдэг юм чи одоо хэдэн жилийн дараа бодож байна. Гэхдээ та нар мундаг болж шүү дээ. Энэ сайн биш үү? Зүгээр та магтаад хүнийг алж хайдаг гэж байгаа. Энэ язгуур гэдэг чи яадаг л одоо мартсан биш. Йоо би бүр өстө бүгдийг танихгүй байна. Цагаан дундор хэсэг яваад байна. Одоо энэ чинь тэгээд хамтарч ажиллаад нэгнээс асууж зөвлөх гэсэн үг шүү дээ. Тэгээд сайхан хамтраад язгуурыг нэг тайлбарлаад өгөөч. Яадаг үлээ? Язгуур чи яаж байгаа юм бэ? Язгуур дор квадратад гიშтгэл. Тэгэхээр чин язгуур гэдэг бол ердөө энэ байхгүй юу? Хоёр язгуур явдаг. Жишээ нь квадрат язгуур, арифметик квадрат язгуур гэсэн хоёр юм байна. За энэ юу гэсэн үг вэ? Жишээ нь хоёрыг 2 удаа үржүүлэхээр хэд гарах вэ? 4. Тэгвэл 4-өөс язгуур авахар чинь 2 гарна л гэсэн үг байхгүй юу? 2 гарна. 9-ээс язгуур авал 9-ээс язгуур чи хуваах гэсэн үг юм. 81 язгуур 9. Тийм 81 язгуур бол 9. 9 язгуур бол 3 гэсэн үг шүү дээ тийм үү? Тухайн тоо язгуур бол өөр үржүүлчихээ л хэлнэ гэсэн үг үстэй. Тийм. Окей. Язгуур бол хуваахыг хэлэх юм шүү. Тийм.
Жишээ нэг 11-ийн 121 язгуур чи 11 гээл 121 язгуур тий. Үүнээс гадна эхлээд тэр бол квадрат язгуур байхгүй. Өөрөөр хэлбэл 2 зэрэг язгуур гэсэн үг. Үүнээс ихсээд 3 зэрэг язгуур. За үгүй аваад байна заа. 3 зэрэг язгуур гэж байгаа. Жишээ нь 64 гэсэн тооноос бол 4 гарах байхгүй. Учир нь юу гэхээр 3 зэрэг гэхээр чинь 64 гэсэн тоо 3 удаа үржүүлж 64 болж байгаа шүү дээ. Ийм их байдлаар явж байгаа язгуур гэхээр. Энэ дээр болохоор тэр язгуур эн чинь юу болоо дараа л удаад ирэхээр энэ дээр энэ квадраттай өгнө. Энд чи энэ яахгүй. Ягаад тэр дараа л учраас дандаа энэ нэр явж байгаа хэвээр. Ингээд ирэхээр бас энэ өмнөхөд бол арай ондоо бодлого шүү дээ. Тэгэхээр энэ дээр ингэдэ. За би энэ дээр их нэг жишээ авъя. Хосмог гэсэн нэг тоо гараад ирж байгаа. За хосмог гэхээр яа гэхээр ингэж байгаа. Энэ нийт энэ бодлого бодно гэдэг бол тийм нэг зайлт хэрэгжилж бодоод байгаа шүү дээ. Ерхийдөө энэ байна. Энийг ингэ бичиж болох уу? Энэ байгаа ерхийдөө ингэ бичиж болох уу? Болно адилхан доод тэгээд хүртэр хойр нэг хураагдаад нэг болно гэдгээр. Тийм болж байгаа. Тэгээ иймэрхүү бодлого бодохтой ингэж хосмоор нь үржүүлнэ гэж хэлээд байгаа. Хосмог гэхээр яаж чинь одоогийн тэмдэгт эсрэгээр солигдсон юм биш үү, тийм үү? Тий. Ийм үед юм байна. Тэгэхээр яг ч зөвхөн хосмоор үржүүлж гэхээр 7 томьёо гэж үтсэн байгаа шүү дээ. Би тэгээд тооцоогоо. Тэгэхээр эн чинь А-гаас хасах нь Б, А дээр нөхөн Б гэсэн томьёо болчих хуурж байгаа байхгүй юу? Тийм. Тэр томьёог ашиглалаа гэхээр энэ чи болчих юм гэхээр эн чинь язгуур дор энийг квадрат болчих шүү дээ. Жишээ нь язгуур дор 2-ыг язгуур дор 3-аар өчгөр язгуур дор 6 гэж боддог. Тийм чанар байдаг. Ягаад энэ хоёр адилхан 2 зэрэг язгуур шүү дээ. Өмнөд тоо байхгүй бол 2 зэрэг язгуур гэсэн үг. Өөрөөр хэлбэл квадрат язгуур. Тэгэхээр энэ n-ийн квадратын нэмэх нэг гэдэг чинь язгуур квадрат гараад ирэх гэсэн үг байхгүй юу? Юу гэхээр эн чинь энэ язгуураас чиглүүлэгдээд n-ийн квадрат нэг квадрат нэмдэг нь 1 хасах нь n-ийн квадрат болно доо. n-ийн квадрат болно гэсэн үг. Тэ. Аян болчихлаа гэсэн үг. За хуваар бол хэмдээ биш үү? Тийм болно. Тэгэхээр энэ хоёр хасгын нэмэх энэ хоёр ч устдад байх болчих шүү дээ. Би энэ устгаад эсрэг нэмэх юм чинь. Энэ. За эндээс харахад бол энэ n exceed n гэдэг чинь үгүй гэхээр одоо энэ ийм болчиход бид нар яах ёстой гэхээр энэ n-т хуваачж байгаа. N-т хуваачна гэдэг чинь үгүй гэхээр шүү дээ. Бүтээр 2-2-ыг адилхан хувааж болно шүү. Тэгэхээр n-т хуваачаар эн чинь 1 болно доо. Энэ нөгөө энэ чи язгуур руу орох чинь 2 зэрэг язгуур учраас ийшээ орохдоо n квадрат болж орох хэрэгтэй байхгүй язгуур руу орохдоо ийм болж хувирах гэдэг байна л да. Энд чинь нэмэх нь 1 болчих шүү дээ. Нэг хоо нөө. Энийг квадрат ч юм хэлж. Энд чинь 1 удаа хувирч шүү дээ. Нэг болчихно. Энэ хүртэр болоод 1 хоох энэ хэмдээ юм. Одоо ингэхээр чинь энэ бодлого маань юу болсон гэхээр хязгаар шийдгээр энэ 0 болно тийм үү? Энэ 0 болчихно.
Доотлохос 0, Энэ бас 2. Тий. Энэ тэгэхээр язгуурдоор нэг дээр нөхөн 0 гэдэг чинь 1 гэсэн үг шүү дээ. Нэгээс язгуур нэг гарна гэсэн үг. Тэгэхээр чи юу юм бэ гэхээр 2. Тий, 0-ыг хуваах нь 2 болчих шүү дээ. 0-ыг хуваах нь 2 өстэй. Тэгэхээр 0 гарах юм. Тий, тэгээ энэ дарааллын хязгаар нь одоо 0 гэж гэсэн үг байхгүй юу? Иймэрхүү байдлаар нэг тийм зайлс хийгээд арга хэрэглээд яваад байгаа гэсэн үг. За. За нэг 5 минут хоцорсон хэрэг. За ингээ өнөөдөр хичээлээ болоод ингээд дуусгая. Би даахгүй Багш нэг юм асуучих уу? За. Тэр одоо сая нэгээс тэ язгуур дээр энэ квадрат Тий. нэмдэг нь гэсэн. Тий. Энэ хэсэгт зүгээр язгуураар үржүүлж болохгүй заавал n-тэй үржүүлэх хэрэгтэй юу? Язгуураар үржүүлж. Үгүй яг ийм арга хэрэглэж. Энд хувааж болох байхгүй юу? Адилхан тоонд хувааж болоод байгаа. Үржүүлээд ашиг байх үржүүлж болно хамаа байхгүй. Аха. Нэг олон аргаас яг аль нь оновчтой гэдгийг харж агаад ийм арга хэрэглэл зүгээр гэсэн байдлаар боддог байхгүй юу? Тийм. За. За би энэ хичээлийг битгэхэд өнөөдөр багтаагаад тавьчих. Тэгээд дээд тооныг гээд яваад ахаар уусаа тэндээс ороод харцсан үз. Ер нь би бодлого мод. За их баярлалаа. Хин гэсэн оюутнууд яваа те. Гэрсийн нэг бичээд авцгаа. Мөнхтөл. За. Маасан. Жаргал. Маасан. За. Мөнхнасаа. Ондрох. За. Багшаа. За. Та domунга яаж гарах вэ? Дүн тэгээд би даалтаа өгнө штэ. Дээрээс нь дээр шалгалтаа яах вэ? Саяны семестрийг болоод материал боловсруулаад өгсөн сургуулийн өөрөө авсан. Би тестийн төлхөөрийн дээр боловсруулаад өгчөж байгаа. Тэгэл дүнчин гарч байна. Багшаас 70 шалгалтаас 30 оноо штэ тийм үү? 70 30 сар явж байгаа. 70 оноо гэдэг чинь хичээлдээ яг цаг тухай бүрдэн сайн хийгээ явах юм бол дата авчихсан гэхээр асуудал үсвэ штэ. Тэр шалгалтаас нэг оноо авчих. Тэгэл эртээ гэдэг чинь бас бодож байгаа. За. За тэр үү. За. За.